Нэгэнд мандат авсан юм чинь тэгээд асуудлаа шийдэд явах зүйтэй гэж одоо хүртэл бодж ирсэн л дээ. Гэхдээ нэг юм дээр би одоо эргэлзсээр үдээ урьж байгаа юм. Энэ юу юм гэхээр энэ нэг салбарт болоод байгаа асуудлууд. Одоо манай салбарч байхад манай энэ хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд л болоод байгаа зүйл үүч та. 12-оос 12, 13 гэ Тэмүүжин сайд байх үед нэг баахан юмнуудыг ингээ оруулаад ирсэн. Энэ бол шинжилгээд энийг шинжлэхгүй болохгүй гэдэг ингээд баахан зүйлүүд төр шүүхийн хуулиас ахуулаад одоо тэгэл энэ бүх юм энэ цагдаа тэр бомб дотоодын зэрэг гэл ингэдгийгвэл ингээд тавьсан. За тэрийг бид нар дэмжээл явсан. Бас тийм байдаг байж магадгүй юм гэдэг. Тэгсэн чинь дараагаар нь Дорлогжуу гэдэг сайд гараад ирсэн чинь одоо бүгдийг нь буцаагаад ийм биш ээ гэд ингээд буцаагаад өөрчлөлт ингээд явахаар болж байгаа. Тэгээ энэ салбар дээр чинь ингээд нэг ингэж нэг тавиад л ингэж нэг тавиал ингэсээр хэлгээл 4 жил одоо өнгөрч байгаа юм л. Нэг хэсэг шороог бол тэнд даваач нэг овоолж тавьснаа буцаагаад энэ давчирч нэг тавиал энд овоолсноо тэнд даваач тавиал ингээл. Тэгээ энийг бол би өөр нь гайхаад байгаа юм байна. Энэ одоо аль нь зөв юм яваад байгаа юм бэ? Энэ юуны ялгаа энэ дотор яваад байгаа юм? Үзэл баримтлалын ялгаа яваад байгаа юм уу? Ахмад залуугийн ялгаа яваад байгаа юм уу? Эсвэл одоо тэр уламжлал болон тэр эрс шинжлэлийнх нь тэр байр суурийн ялгаа явж байгаа юм уу? Тэгээд Дорлогжуу сайдынх нь болохоор Нямдорж сайдын юмыг Дорлогжуу сайд нь оруулж ирээд байна гэж дандаа яриад ахаар нутаг усны юм яваад байгаа юм уу? Энд ерөөсө бүр ингээд нэг гайхаад би бол уучраа олохоо очиж байгаа. Одоо ялийн зөв гэж би одоо үзэхээ бас мэдхээ очиж байгаа. Тэгээ энийг нэгдүгüүрт нь нам дотроо ярьж болдгоо юм заа яг. Нам хоорондын байгаа бол одоо ард түмэнд амлалтсан сонгуулийн амлалтан дээр ингээд тусцсан юм а гэдэг ингээд бол би ойлгож болно. Нэг. Хоёрдугаарт нь засгийн газар гэж нэг сонин газар байгаа юм аа. Тэмүүжин тэнд сайд байхаар ингэн ихээр нь зүйтэй гэл ингэчдэг. Дорлогжуу сайд болохоор зүйтэй гэл ингээл оруулцдаг. Засгийн газрыг бас гайхаж. Бас их хурлаа гайхаж. Их хурл энэ зүйтэй юм гэл ингэж гол одоо батлаад өгсөн. Тэгсэн чинь үгүй юм байна гэхээр одоо их хурл ахаал хэлцээд эхэлж байгаа. Тэгээ одоо би их хурлын дарагчийн сууж энд ер нь одоо нэг байр суурь гэж ер нь юм байна уу байхгүй юу? Эсвэл ингэсээр гадал одоо тэгээд ингээл яваад ах юм уу? Энийн хамгийн их гол хохирол бол тэр нэг цаана ажиллаж байгаа бидэнд ч бол яах вэ? Ингэж маргаад л ингээл бие бинийгээ шүүмжлэл ингээл сууж л бид нар нэг хайхтар энийг хэцүүг нь мэдрээд байгаа юм алга. Хамгийн гол нь тэр цаана ажиллаж байгаа улсуудын хувьд хэцүү байх шиг байх юм. Ингээл нэг л одоо ширээ сандлаа зөөсөн улсууд л эсвэл тэгээд нэг тийм тогтургүй ерөөс. Өнөөдөр байж магадгүй байхгүй ч гэж магадгүй. Маргааш тийшээ ч очиж магадгүй гэсэн. Ямар ч тогтургүй итгэл үнэмшилгүй ажил дээр. Ийм цагдаагийн байгууллага дээр ч юм л байлаа. Тэр бомбтын дээр ч юм байна. Тэр бомб дээр нэг 500 хүний асуудал байгаа. Буцаагаал ингээл хилийн зэрэг рүү нь явуулах юм гэсэн. Тийм шийдвэр одоо явах гээд байгаа. Тэгтэл өнөөдөр ахаад нэг 500 хүний асуудал байж идэг. Сонгуульд өгсөн байдаг. Улсын хурлын чуулганы хаврын чуулган хаагдах гээд байдаг. Тэгээ энэ дээр одоо бид нар яг өнөөдөр зүйтэй гэдээ ингэхэд бол итгэл үнэмшил байхгүй л байна л да. Дорлогжууны илүү ярьдаг гэж мэддэг гэж би одоо тэхүү Тэмүүжин шинжлэгч юм гэж бодож одоо ингэхүү. Энэ дээрээ бол хамгийн гол зүйл энэ засгийн газар их хурал дээр энэ намын удирдлага нь энэ том асуудал учраас энэ дээрээ нэг бүр нэг байр суурь нэг